За тэгээд энэ яг дээдлийнх нь яг энэ одоо яг юмыг нь яг юу одоо юм шиг хэлбэртэй гэж одоо хэлээд байгаа юм л та. Нөни? Тэгээд хамгийн эхэлж ярих юм нэг шууд одоо нэг дизайнаас нь л эхлэе. За тэгээд ер нь бол яг бичлэгийг одоо та нарыг юу гэж ойлгох хэрэгтэй яг хамгийн одоо сонирхол баг татхаас хамгийн сонирхолтой л гэж би яг чагсааж агаад сүүл рүүгээ илүү сонирхолтойг нь ярьж байгаа. Эхнээс нь арай сонирхол багтаагийн төрүүлж ярьж байгаа. За тэгээд ямар ч үсээ утсыг ингээ харах юм бол 14 iPhone 14-ийг харах юм бол яг товчлуурныхнууд нь байрлал нь нэг одоо мьютлдэг нэг товчин, за тэгээд төгждөг товчин, за тэгээд SIM картных нь оролт нь, за тэгээд цэнгэлжнийх нь нүхэн бас адилхан лайтинг яг бүгд яг хэвээрээ үлдэх юм яг хэвээр 13 хэвээр яг л адилхан гарна гэсэн үг гисэн таамаг бол байна. Тэгээд яг лайтингийн бол дахиад ингээ хэвээр үлдэж байгаа. Ер нь лайтингаа ер нь тэр чигээрээ хизээж солихгүй гэсэн ч угаасаа мэдээнүүд угаасаа яваад дээ. Тэгээд Type-C болохгүй гэсэн үг. Уул нь бол Type-C-гээсээ Lightning руу хувиргацсан бол яг цэнэглэгч одоо кабелтай болсон ч гэсэн iPhone-ийнх нь яг оролт нь бол Lightning чигээр ингээ үлдэх юм шиг байна. За тэгээд өргөжлүүлж хэлэхэд бүх одоо жишээ нь 14-ийн загварууд 14 дээрээ ч 14 Pro дээрээ ч бүгд яг тэнцүү 6 GB-ны RAM-тай болно гэж одоо гарч илээ. За энэ бол үнэхээр бас одоо бас ингээ гоё байгаа. Ягаад тэгэхээр ингээд бүх загварууд дээрээ ингээд одоо тэгш хандаад одоо бүгд 6 GB-ны RAM-тай гарна гэсэн мэдэн. За энэ бол бас гоё байсан. За тэгээд чипний хувьд бас нэг өөр юм байсан л да. Бас нэлээд хоёр сонсоогүй. iPhone 5C-гээс өөр сонсоогүй бас нэг одоо таамаг гарч ирсэн. Тэрний юу вэ гэхээр зөвхөн 14 Pro Max-ууд дээр одоо 16 гэж шинэ чип нь орж ирээд за тэгээд 14-ийн энгийн загвар дээрээ одоо энгийн загвар дээр болохоор одоо өмнөх жилийнхаа A15 чипийг ашиглана гэж байгаа. Эсвэл A15X гэж нэрлэнэ гэсэн. Одоо ч өнгөрсөн жил дээр Pro загварууд дээр нь Pro загварынх нь A15 чипүүд дээр чипүү core нэгээр илүү байсан шүү дээ. Тийм. Тэгээд одоо яг энэ жилийнх дээр болохоор бүр энгийн загварууд дээрээ бүр яг тиймэрхүү ялгааг биш бүр өнгөрсөн жилийн чипийг ингэж одоо тавьж ийн л та гэсэн таамаг байгаа. Яг гоо энэ бол бас нэг нэг ялгаа нэг одоо үүсгэх гэсэн л одоо зүйл байх тийм үү. За тэгээд энэ дээр яг үргэлжлүүлж ярихад iPhone 5s гарахад 5C-тэй зуг гарсан. Тэгээд 5s гарахтаа яг A7 баха. A7. Тэгээ A7 чиптэйгээ гараад тэгээд 5C болохоор өнгөрсөн жилийн iPhone 5-ийнхаа A6 чиптэй гарч ирсэн байхгүй юу. Тэгээ яг нэг энэ шиг л юм болох гээд байгаа юм да гэж би ойлгосон. За тэгээд үргэлжлүүлж ярихад за тэгээд энэ жилийнхаас нь яг хэмжээ нь яг 5 нанометр болж байгаа маань яг нэгээр багасаад за тэгээд бас нэг юм мэдэн саяных шиг бүгд 6 GB-ны RAM аавна гэдэг шиг бүх яг 14-ийн загварууд дээр бас нэг дэлгэсэн промоушн ингээд нэг хэд толгойд 100-аар авчдаг болно гэж бас ирэх тэгш бас ингэж одоо энэ жилээс бүх iPhone-да хандах юм байна гэсэн бас таамаг байна. Яг гоо энэ бас ер нь яг 9 сарын одоо эхний 1-2 дугаар хоног гах ивент дээр нь худлаа болж магадгүй л те. Гэхдээ яг гоо ер нь юм бас таамаг мэдээ байсан. За тэгээд угаасаа тэгээд жил болгоныхоо угаасаа тэгээд загварууд дээр угаасаа тэгээд батарейгаа нэмнэ. Батарейгаа нэмж болохоор тэгэл нэг ивент дээр 9 сарын дээр ивент дээр илэн штэ. За одоо энэ жилийн яг загвар өнгөрсөн жилийнхаа загвараас 1.5 цаг илүү батарейгаа барьдаг. Одоо энэ жилийн энэ Pro загвар, Pro Max загвар өнгөрсөн жилийнхаас 2 цаг илүү барьдаг гэж одоо ярьж эхлэв штэ. За тэгээ батарей нь ингээ ихсэн. Батарей нь ихчихэр чи утас чинь илүү бүдүүн болно. Одоо зузаан болно. Тэгээ зузаан болчоор одоо бас илүү л одоо бүрдэл банхаас нь л том одоо. Тэгээ аюул том болно гэсэн үг л ялангуяа 14 Pro Max бол одоо маш том болно. За тэгээд батарей нь яг гоо тийм болж байгаа. За тэгээд нэг одоо Pro загваруудынх нь нэг хүрээний нэг stainless steel гэдэг материал байдаг шүү дээ одоо яг одоо ган гэх юм уу яг тийм материал байдаг шүү дээ. За одоо энэ жилийнхаас болохоор яг юу болох гэж өөрчлөж байна гэхээр titanium гэдэг одоо титан гэдэг илүү одоо ган материалаар одоо сольж байгаа гэсэн бас одоо таамаг байсан. За энэ юу гэхээр угаасаа тэгэл iPhone-ууд жилийг иргэжсэн бол одоо илүү л одоо бат бөх материалуудыг угаасаа ингэ суулгадаг. Тэгээд яг шилүүц болсныг нь одоо над руу үгүйсгэж хэлж магадгүй л дээ юу батгүй болно чи шилүүц болчоод ингэж ярьж магадгүй өөдөөс. Тэгтээ юу л та яг шилүүц болгосон шалтгаан зөвөр нэг wireless charger одоо нэмхийн тулд одоо яалч шилүүц суулж байгаа юм л та. За тэгээд за тэр нь ч дүүрч зүгээр яг үзүүрийнх нь яг тэр материал нь бол одоо титаниум болж илүү хат болох нэ. Яг
энэ жилийн Pro Max дээр зөвхөн Pro Max дээр нь яг одоо дэлгэцний хүрээ байгаа шүү дээ. Тэр хар хүрээ нь одоо байгаа 13 Pro загваруудынхаасаа яг байгаа хүрээ нь 14 Pro Max дээр одоо арай одоо нарийнхан болно гэсэн үг. Тий. Энгийн загварууд нь л яг адилхан үлдэнэ гэж хэлээ. За тэгээд багтаамжны хувьд яг ярихад энгийн 14 128-тайгаа яг одоо 13-тайгаа адилхан. За тэгээд Pro-нууд дээр болохоор эхэлж байгаа нь болохоор шууд 256 гэж одоо таамаглаж лээ. Энэ болохоос юу гэхээр яг бас яг Pro-гийн ялгаагийг гаргах гад яг бас яг хамгийн доотлогын багтаамжны хэмжээг нь яг дахиад 128-аар нэмээд 256-аар гаргана гэсэн мэдээ байна л да. Энийхүү үнэн байж магадгүй. Тэгээ энэ нь бол бас яг энгийн 14-өөсөө сонгох бас шалтгаанууд нэг нас ингэ болж байгаа. За тэгээд саяны миний ядаа ярьсан бүх юмнууд бол яг ерөнхийдөө нэлээд биелжиж магадгүй. За тэгээд сонирхлын үед айхтар сонирн биш. Юмны ингээ битрүүлж ярьсан. Одоо хэдүүлээ жоохон сонирхолтой юм л одоо ингэ доорья. За энэ жилийн iPhone дээр яг нэг одоо сонирхолтой бол яг түүх давтагдчих магадгүй. Тэрний юу гэхээр та нар бол санаж байгаа. Чи хөвчний оролтыг одоо хасцсан. Тэгээ голын товч одоо home button-ыг одоо байхгүй болгоод одоо swipe хийдэг одоо шал өөр gesture ингээд оронд нь болоод ороод ирсэн. За ер нь бол яг iPhone-ууд одоо ингээд сайжрах тусмаа одоо аль болох хэрэггүй гэсэн юмнуудыг авч хайж одоо iPhone доторх одоо ингээд iPhone-ы одоо яг бүтцэн биеийн дотор нь ингээд хэрэггүй гэсэнүүдийг хасаад тэрнлээ одоо юу гэдэг чи яг илүү батараар болох. Эсвэл одоо яг ажилуулдаг тэр яг гол цөм одоо хэсгийг нь илүү жоохон зайтай болох ч юм уу те. Яг хэрэггүй юмнуудыг хасаад хэрэгтэй маа илүү том зайд багтааж одоо илүү лаг болох л гэсэн үүднээс одоо юм хасдаг те. За энэ жил юу бас гад энэ хэр одоо нэг SIM картны оролтыг бараг л хасна гэж ааш байна. Энд бол би яг бараг л итгэж байгаа. Тэгтээ бас арайч ясаа 14-ийн загварууд дээрээс бас хасчих واخ гэж бодчих. Тэгтээ бас жигвчний оролтыг гів гинт хассан юм чинь бас SIM-ний оролт бас гів гинт байхгүй болчих магадгүй л те. Тэгэхээр одоо яалтчгүй одоо дэлхийд аях бүх хэрэглэгчид бас юу юм бэлээ. Зарим орнуудад одоо гарах iPhone-ууд дээр яг SIM-ийн оролт байхгүй. Яг одоо зарим орн дээр гарах iPhone-ууд дээр SIM карт нь бол үлдэнэ гэж хэлээ. Тэгтээ ямар ч үсэн ерөнхийдөө цаашдын төлөв нь бол яг цаашдаа. Ерөнхийдөө бол жилээс жилдээ ер нь бол бүх SIM картны оролтыг жилээс жилдээ бүх орондоо хастгаар гарах баха. За тэгээд энэ дэр бол яг ингэж хэлэх байна. За энэ хэсгээр нь яг камерыг ярих чинь. За тэгээд 13 дөнгөж гарсны дараа бол яг 14-ийн яг одоо мэдээнүүд бол гараал эхэлсэн. Угаасаа тэгэл одоо тэгэл бас энэ 9 сар тэгэл эхний 1-2 7 хоног тэгэл iPhone 14 нь гараад ирэн. Тэгэл iPhone 15-ын тэгэл мэдээнүүд нь гараад эхэлнэ л дээ. Яг одоо ч гэсэн явж байгаа л да. Яг уу тэгээд камер дээр нь гэлж ярихад яг нэлээд ярих юм байна. Анх бол яг саяны яг өнгөрсөн 9 сард бол яг танилцуулахад 14-ийн камерыг ямар болох вэ гэдэг одоо таамагнууд нь ямар мэдээ байсан гэхээр яг одоо ингээд илүү ингээд помбоо гарцсан байдаг шүү дээ. Тэр камер ингээд биенээс помбоо гарцсан нь огт байхгүй болоод ингээд яг ингээд ямар ч илүү гарсан юм уу одоо чинь хуучныхаа яг iPhone 5s, iPhone 5, iPhone анхны SE одоо 4S 3 хуучин жарууд шиг ингээд яг илүү гарсан юмгүй яг юм буцаад камер чихэгдэж одоо орно гэсэн одоо таамаг байсан л да. Одоо айл 9 сард. Тэгсэн чинь одоо ингээд сүүлийн үеийнх нь болохоор одоо тийм биш. Одоо харин ч зэрэгээрээ бүр одоо нааша помбоос нь бүр одоо помбоо гэсэн одоо мэднүүд байсан л да. Тэгээд помбохт одоо яг 13-ийн помболтууд одоо жишээ нь яг 19% байсан юм байна. Биш одоо байлаа гэхэд 14 болохоор 19% илүү зузаан нааша гарч ирж одоо тавааж гарч ирнэ гэсэн үг юм билээ. За тэгээд тэрнээсээ гадна дахиад бас камерныхын лензийн одоо диаметрууд нь бас нэг одоо 13-ийн загваруудаасаа бас ингэ ялмгүй том болчихж байгаа. Ер нь ингээд багаар ер нь ингээл томсоолгоо. Тэгээд та нар ингэ бодох юм бол яг iPhone-уудын камер явж байгаа л яг iPhone 6 дээр гинт ингээд ленз нэг нааша гараад ирсэн шүү дээ. Нэг жижигхэн ленз. За тэгжсэн дараачихын нэг энгийн 7 дээр нэг арай томсч гарч ирсэн 7 плюс дээр бүр нэг юм том юм гарснаа. 10 дээр дахиад бүр нэг дэлмгүй томорж ингэж гарч ирснэ. 11 дээр 2 важ бүр наашаа гарч ирснэ. Одоо нэг Pro Max-ууд нь гарч эхлээд одоо энэ 11 Pro Max, 12 Pro Max, 13 Pro Max чууд бүр ингээд артал нь ингээд бүр арай гэхин шашин зүгээр бүр нэмэгдээл юм л та ингээд зогсохгүй. Одоо 14 дээр бас ингээд нэмэгд Pro Max-ууд дээр одоо Pro дээр чи ингийн дээр чи ингээд бас ялангуяа томруулах шиг ба. Тэгээ ер нь тэг хаа хүртэл ингээд томрох юм да мэдгүй. Ингээд томруулах юм байна. За тэгээ тэр камер нь
нэлээд томсож байгаа учраас одоо 12 мегапикселээ болоод 48 мегапиксел болоод одоо тийм учраас 8К дүрс авах боломжтой гэж ярьж илээ. За тэгээд уг нь бол iPhone 6s-ээс хойш одоо чинь өдийг хүртэл ингээд 7 жилийн турш 12 мегапикселийн камертайгаар ингээд яг стандарт тогтоогдоод ирсэн. За тэгээд энэ жилээс бол ингээд 48 болж байгаа маань. За тийм учраас 8К дүрс авах. За тэгвэл 8К дүрс авахдаа яг одоо FPS-ийн 60-таа барих болов 30-таа барих болов 24-таа барих болов гэсэн асуултууд байгаа юм билээ. Тэгээд ер нь 60-таа барьж байгаа гэсэн найдварууд байгаа юм билээ. Яг нь ер нь бол 8К-тай нэг яг 60-таа гой бичдэг одоо камератай байхгүй мэлээ. Ер нь бол тийм учраас ингээ iPhone айгуу ингээ найдлага байгаа. За ер нь дээр камера авдаг чадвараараа яг iPhone яг номер 1-т байдаггүй ч гэсэн яг бичлэг хийх чанараараа бол одоо жишээ нь Apple-ийн iPhone-ууд чинь одоо бичлэг чанараараа ер нь л 1-т байдаг шүү дээ. Тэгээ тийм учраас бас ингээ айгуу найдлагатай байгаа юм байлээ. Тийм. За тэгээд хэдүүлээ камерыг хийсэн ярьцаа одоо хэдүүлээ дахиад нэг илүү сонирхолтой одоо хэсэг рүү нарч одоо ярья. Хамгийн сонирхолтой нь одоо энэ жилийн 14-ийн загварууд дээр цоошин төрлийн iPhone-ууд ирж байгаа. Тийм. Цоошин төрлийн. Тэр нь ямар төрлийн iPhone вэ гэхээр одоо гарах энгийн iPhone 14 дээр Max загвар нь 14 Max гэж одоо орж ирж байгаа. За тэнгуүтээ 14 mini байхгүй болж байгаа. Одоо гарах байсан ингээ болж байгаа гэсэн үг. Mini загваруудаа ер нь халж байгаа гэсэн үг одоо ер нь бол Apple-ийн зүгээс халж байгаа. За тэгээ тэр нь яагаад вэ гэхээр нэг юу 12 mini бол 13 mini ялангуяа 13 mini дээр бол одоо жишээ нь одоо нэг зарагдж байгаа тоон бас яг Apple-аас яг хүсэж исэн тоон хэмжээнд нь хүрэхгүй ер нь бол нэлээд муу байгаа юм байлээ гэж одоо муу байгаа учраас одоо жишээ нь mini загварын iPhone-уудаа халаад оронд нь одоо нэг шинэ iPhone орж ирж байгаа. За тэгээ энэ дээр яг тайлбарлахад одоо хүмүүс бол ер нь бол одоо сүүлийн хүмүүс бол яг жижигэн дийлэгц ер нь бол таашаага болоод ер нь бол томол дийлэгц хүсдэг болсон юм байна. Одоо томол байвал одоо гоё гэдэг одоо нэг тийм суудсан байгаа юм л та. Одоо ууг нь бол тийм биш те. За яг тэгээд за яг маш том байвал яг гоё л та. Гэхдээ бас жижигэн ч байж болно шүү дээ. Жижигэн уцтай те хичнээн жилч одоо хүмүүс одоо цуг байсан те. За ямар ч байсан 13 мини загвар нэлээд жижигэн дийлэгцтэй тийм учраас таашаахгүй байх шиг байна. За тэгээ оронд нь 14 Max гэдэг одоо 14 Pro Max-тайгаа тэнцүү дийлгэсний хэмжээтэй одоо iPhone-оор орж ирж байгаа юм байна. За тэгээд ер нь бол бас яг ярьж лээ л дээ. 14 Max бол яг энэ iPhone 14-ийн зураг одоо загварууд дундаас хамгийн сайн загвардах нь яг энэ 14 Max байх баха. Яагаад вэ гэхээр 14 Pro Max-аас амтхан гарах учраас адилхан дийлгэлийн том хэмжээтэй адилхан батарей нь ер нь бол лаг гарна гэж бол найдаж илээ. Тэгээд бас тийм яг адилхан дийлгэцтэй үнэ чараа хямдхан гарах учраас энэ утас ер нь нэлээд сайн зарагдах байх гэж хэлээ. Тэгээ би бас яг бас нэлээд нас надад таалагдчихж байгаа. Тийм тэгээд лайн ап нь ингээд шал өөр болж байгаа юм байна. Яг ингээд ерөөсөө л юу байдэн штэ. Өнгөрсөн жил жишээ нь те 13 Pro Max гээд тэгэнгүүтээ 13 mini гээд байсан шүү дээ. Одоо mini-гээ болоод юу 14 дээр ингээ Max-ыг нэмээд ингээд ийм дөрөвтэй болж байгаа юм байна. За тэгээд яг нэг одоо энэ саяны 3 сард гарсан AC яваа тий. Тэгээд өнгөрсөн жилийн нэг бас хуучин загваруудын ингийн юм байгаа. Тэгээд тий. Тэгээд line-up-ийн хувьд одоо яг ийм болж одоо өрсөлдөж байгаа юм байна. За одоо яг бичлэгний хамгийн сонирхолтой хэсэг нэдүүлээ ер нь бол орж ийн яг хамгийн сүүлд ярих юм ийм одоо яг хэлж ин тэгээд юу хамгийн анх iPhone 10 гарахтаа нэг дээдэлтэй нотчтай гарсан шүү дээ. Дэлгэснийхаа дээдэлтэй нэг юм жижиг нэг юм хар юутай нэг Face ID нэг камера дээр нэг сенсор нэг жижиг юм удаа багтаацсан хар жижиг юмтай. Тэгээд одоо болохоор яг энэ жилийн зөвхөн 14 Pro Max-ын загвар дээр болохоор тэрийгэ болоод оронд нь одоо P-shape эсвэл dual punch hole гэдэг юмар гарах юм байна л да. За тэгээд P-shape гэдэг нэг юм шиг хэлбэртэй. За dual punch hole гэдэг яг ингээ хоёр юм хар юм цэгтэй ингээ гарч байгаа гэдгийг хэлж илээ. За тэгээд бас яг нэг иймэрхүү хүн тоохгүй жижиг сажиг хэллэгэн дээр Apple айгүй нухацтай хандж одоо нэршлиг нөгдөг. Тэгээд би бас тэгээд нэг ургуулаа бодонгот бас яг тэрийг яг тэр хэсгийг яг Apple iHall гэж нэрлэлчгүүдээ бурхан гэж байсан нэг хальтаа байсан. Тэгтээс арайч тэгээд нэрлэлчихгүй бах. Юу нэлдэ гэж бас айсан. За тэгээд хамгийн iPhone 10 ч гарахтаа яг Tim Cook хэлэхдээ за энэ iPhone 10-ын загвар бол одоо цаашдын 10 жилийн iPhone-ы дизайныг одоо ингээд ерөнхийдөө тодорхойлно шүү гэж хэлж ирсэн. За тэгээд энэ жилийн 14 Pro Max ч нь болохоор яг одоо ингээд 6 дахь жил рүү орж байгаа. 6 дахь жил рүүгээ. За тэгээд ер нь бол Pro-гийн загварыг харах юм бол ер нь бол iPhone 10-аас ер нь өөр болчлоо шүү дээ. Нооч байхгүй. За тэгээд 6 дахь жилээс юм болчихж байгаа. Тэгэхээр энэ дээрээс яг бодонгууд яг
10-аас хойш ингээд 5 iPhone ингээд ноочтой гарцсан. За яг хоо энгийн 14 бол ноочтой гарна. Гэхдээ Pro загвар дээр ингээд одоо P shape-тэй гарчиж байгаа. За тэгэнгүүт 14 Pro Max-аас хойш одоо гарах 4 iPhone яг одоо P shape-тэй гарах бахалтай гэж би харж байгаа. Яагаад тэгэхээр нийт ерөнхийд нарах юм бол 10-ын загвар байгаа. Тэгээ яг одоо яг 14-өөс хойш 4 iPhone яг P shape-тэй гарна. За тэгээ бодоод үзэхээр яг би яг тооцсон чинь 2027 оны iPhone 19 ингээд бүтэн дэлгэцтэй болж магадгүй гэсэн тооцоол хийсэн. Гэхдээ яг мэдээнүүдийг уншиж байгаа яг 27-наас хамаагүй өмнө бүтэн дэлгэцтэй iPhone гарна гэж хэлээ л дээ. Бүр 24-5 онд ер нь бүтэн дэлгэцтэй iPhone гарчнаа. Face ID дэлгэцний ард гарчнаа гэсэн юм бол ярьж илээ. За тэгээд ер нь бол бичлэгний төгсгөлд дүүлээ хүрээдэрлээ. Тэгээд ер нь бол саний яг одоо бүх ярьсан миний бүх юм ер нь бол бэлнэгсэн баталгаа байхгүй зүгээр ер нь бол таамаг ер нь бол 50-50% та бэлжиж болно, бэлгүүжж болно. Тэгээд тэр зүгээр яг өмнөх бичлэгэн дээр би танд хэлсэн чинь яг 14-ийн талаар ер нь бол ярина. За тэгээд энэ бичлэгэн дээр ер нь бол би интернет нэлээд бүгдийг ухаал ер нь бүх холбогдолтой чухал гэсэн мэдээллүүдийг ер нь бол олж аваад ер нь бол та нартай ингээ хэллээ. За тэгээд бичлэг үзэн одоо баярлалаа. За тэгээд түр баяртай.